За сайн байцгаана үзэгчдээ, өнөөдрийн гиж хэмбэ зурлаар хэдүүлээ Headshot Machine One Tab-аар алдарт Scream-ийн талаар ярилцах болно. Гол сэдвүүдээр орохоос өмнө та бүхнийг лайк болон subscribe заавал дараасай гэж хүсэж байна. Adil Benderton stage нэрээр Scream нь 1994 онд Бельжимд төрсөн. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 32 насны бараа гарсан тэрээр Counter-Strike тоглоомын хуучны томоохон одуудын нэг билээ. Scream Counter-Strike-ийг бусдын л адил анх 1.6-аас өсвөр насндаа тоглож эхлээд тоглоомд татагдсанаар маш олон цагийг зарцуулж эхэлсэн. 1.6 тоглож өссөн анхны генерашныхан AK-г ер нь спрей хийж нэг-нэгнтэй тулах түвэлээ хурцтайгаар хийх нь илбэг байсан бол Scream энэ механикаас арай өөрөөр AK бууг ашиглаж эхэлсэн. Яг яаж бусдаас өөр байсан бэ гэвэл тэрээр AK-гаар тоншиж буудаж сурсан. Хэрвээ та нар Counter тоглодог бол угаасаа тоншиж буудвал Headshot онох боломж нь спрейдээ сууснаас илүү бол хэлүүлэлтгүй мэдж байгаа. Мэддгүй хүмүүс байвал урдаас ч хүн дүэлтэд гараад ирвэл сандраад маусаа кликлээд суух биш, 50 толгороо нөлөөд recoil ихсэхгүй тул тоншоод үзээрэй. Тарих онно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр Scream ингэж тоглоомтойгоо танилцж өөр ингэсэн хэв маягаа олсон байх нь. Ингээд 2012 онд CS:GO гараад уг тоглоом руу шилжиж орсноор Scream-ийн механик илүү гэрэлтэж өөрийнх нь тоглох хэв маяг бусдаас онцгойж сайжирснаар Scream нь тухайн үедээ нэлээд том баг байсан. Very Games ороод Arch Nemesis Rivalry баг NIP буюу Ninjas in Pajamas багтай тоглох бүрт Scream өөрийнхөө гайхалтай чадваруудыг харуулan маш тодор гэрэлтэх болсон. Scream бол бүр жинхэнэ утгаараа Headshot Machine. Top frag хийхээ хажуугаар Headshot percentage нь 90%-ийг дуншлах хэмжээнд бууддаг байсан гэвот тоо. 90% гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Тийм үстэй. Мэргэжлийн 5-цанд ингэж буудна гэдэг гайхалтай биш гэж үү? Very Games-ийн дараагаар Scream, Titan, G2 Esports, Team NVUS гэх мэтчлэн багуудад шилжин тоглосон бөгөөд эдгээр багууд тоглох хугацаанд Major тожих, бага Dynasty төдлөх зэрэг хүлээлт үзэгчдэд маш их байсан боловч Counter-Strike тоглоомын мэргэжлийн 5-цанд ерөөсөө тийм томоохон амжилтыг Scream үзүүлж чадаагүй. Гэхдээ энэ дээр бол мэдээж бид бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй. Өдөр ирэх тусам шинэ апдейтүүд тоглоомн дээр гарна, багуудад шин янз бүрийн гайхалтай тактикууд зохиогдно. Хувь хүний тоглолтоос илүү багийн тоглолт цойлно гэх мэтчлэн мэргэжлийн 5-цанд өрсөлдөх бас нэг байр суурь хадгалах нь үнэхээр том ур чадварын даваа. Тийм ч учраас Counter-Strike тоглоомд зөндөөл болон underrated тоглогчид байгаа юм шүү дээ. Scream хувийн тоглолт маш сайн байсан ч хай лайнап, багийн тактик тал дээр бусад тамирчдаас жоохон дутагдсанаас болж багаар уналтанд орсон. За түүний үзэгчид болон фэнүүд яаж энэ уналтаасаа гарч ирэх юм бол доо гэд хоорондоо шүүмжлэх үлээх зур Scream маш том өөрчлөлтийг карьердаа хийсэн. Ямар шилжилтийг тэр хийсэн бэ гэвэл 2020 онд Valorant хэмээх Counter-Strike-тай адил first person shooter тоглоом гарч ирсэн. Энийг маш олон Counter-Strike-ийн мэргэжлийн тамирчид карьераа сэргээх боломж бололцоо гэж харсан. Ингээд үхэж буй карьераа аврах томоохон алхамж байх боломжтой гэж хувьдаа бодсны үр дүнд Scream 2020 оны 8 дугаар сард Valorant-ийн Team Liquid багтай нэгдэн цаашлаад маш их цаг хугацааг Valorant-д зориулсан. Schon don't gil asla ганц shooting down one the ball шүүмжлэл бол байна сонсож чадахгүй бол замаа Mainstream wonderful, high bass no fiction, сонсол ламиг сонс, loser take a loss, punchline every time, lating every night, одоо бүгд чигсаад, бороо хоёр явсаа нүдмийн нэрэлж үлээд харахгүй би чилэн бүх юм тэгээс эхлээд дансаа марцсан хідээс үлээ хүүхдүүд өрөөж эхлэн хипхопоо сурч эхлээд бит хоёрын жимэр чиглэн you be trap symphonic шиглэн yeah Улаанбаатар trap symphonic шиглэн yeah Манай хүн гэхдээ ер нь жоохон азгүй төрлийн хүн юм шиг байгаа. Counter-Strike-даа сүртэй амжилт олж чадаагүй, бас Valorant руу шилжээд гоцгойд амжилтыг бол үзүүлээгүй. Яг мэдээж Valorant тамирчны хувьд од тоглогч болж чадсан ч гэлээ томоохон тэмцээнүүд баг нь ахис дэвшэлт үзүүлж чадахгүй нэгийн юундээ үрд гацснаар дахин шилжилт хийж Carmen Corp баг руу ороод хэсэг тоглож байгаад эцэст нь inactive болсон байдаг. Яагаад вэ гэвэл Valorant-ийн томоохон тэмцээнүүдэд Carmen Corp ороод бүр хүн гайхмаар муу тоглолтыг удаа дараа үзүүлсэн нь түүний карьер түнтгэн цохилтыг үзүүлж сүүл рүүгээ бүр өөрөө ч тоохгүй багууд ч тоохгүй inactive болсон байгаамаа. Тэгэхээр түүний түүх нь үхэж буй Counter-Strike-ийн карьераа Valorant-ийн карьераар болгон аврах санаагаар бүтлгүүцсэн байх нэ. Өнөөдрийн байдлаар Scream Counter-Strike-а идэвхтэй тоглож эхэлсэн ба өөрөө мэргэжлийн 5-цанд дахиж гарахыг хүсэж байгаагаа илэрхийлээ зогсохгүй ерөнхий контентоо маш сайн хийгээд явж байгаа илээ. За түүний түүхээс бид нэг зүйлийг харж болно. Тэр нь Counter-Strike-ийн мэргэжлийн 5-цанд уналт байж болох ч Counter-Strike тоглоом нь өөрөө ямар урт удаан хугацаанд хөдөлдөг гайхалтай үнэнч фанбейстэй болохыг харж болж байгаамаа. За одоо хэдүүлээ Scream-ийн settings болон setup-тай танилцъя. Түүний setup бол нэг иймэрхүү юм байна. Маусны хувьд
crosshair, video settings. За тэгвэл манай хүний skin inventory ямар шүү юм бэ? Сонирхъя. Шөнөөр амил чөтөр хаацсан бидний амьдрал үсвэлэн feeling like I just think of бидний амьдрал болцолноо нохот үгэл чуцалноо хуцахгүй би хөдөлнөө дэмэн нүцэг хөдөлнөө гарандаа мөн хөдөлнөө энэ хот don't have to put this no дахин доктор мен баялаг хөдөлнөө fuck design feet web gang all I feet lap туран ахад smoked up ганда hit Мөнгө олноо ширэглэн би ганцхан ид shit Үдэд байвал урдах ажлаа хин надаас холуур бай Бензиний үн бит хоёр хөдлөлцөд үсэн байн бай Ингээ чанда тэгээ чанда за зүгээр лайлаа Миний swag хүн амьдралаа аваа зайлзай Шөнөөр амил чөтөр хаацсан бидний амьдрал үсвэлэн Feeling like I just think of бидний амьдрал болцолноо Нохот үгэл чуцалноо хуцахгүй би хөдөлнөө дэмэн нүцэг хөдөлнөө гарандаа мөн хөдөлнөө In the heart that don't have to put this no За өнөөдрийн бичлэгээрээ хэдүүлээ Counter Strike-ийн томоохон одуудын нэг Scream-ийн талаар хамтдаа ярилцлаа. Сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийнхаа бичлэгээр уулзтал түр баяртай лайк болон subscribe заавал дараарай guys.